Дэлхийн өвийн хосгон үндэснийг олон нийтийн мэдлэгийг бэхжүүлэх сургалтад Аранга аймгийн Цэдраган тамгын газрын хурлын дахин боллоо. Энэхүү сургалтыг ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс, Монгол Улсын их сургуулийн нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлдэг ЮНЕСКОгийн 2024-с 2025 оны оролцооны хөтөлбөрийн Монголын бугун хөшөөний соёлын мэдлэгийг бэхжүүлэхин төслийн хүрээнд аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь Аранга аймгийн нутагт байгаа соёлын гайхамшигт өв бугун хөшөөг орон нутаг ард иргэдэд таниулах, соёлын төвийн ажилтнуудад сүүлийн үеийн онолын болон практик судалгааны үр дүнг танилцуулах, цаашид хадгалалт хамгаалтын асуудалд ард иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах, мөн газар дээр нь дурсгалт газрыг хамгаалж байгаа иргэдэд мэдээлэл өгөх урамшуулах юм а. Дэлхийн өвийн томоохон төлөөлөл бол бугун хөшөө. Дэлхий дээр байгаа бугун хөшөөний 80% нь буюу 1300 гаруй нь Монгол улсын нутагт байдаг байна. За энэ өвгийн одоо тархац бол Монгол улсын 14 аймгийн нутагт байгаа. За тэр дотор бол Аранга аймгийн нутаг бол хамгийн олон бугун хөшөөтэй аймагуудын нэг байна. За ер нь бол бугун хөшөөний тооч ханарын хувьд Хөвсгөл, Аранга хоёр аймаг бол тэргүүлдэг. Тийм ч учраас дэлхийн өвгийн одоо бүрэлдэхүүнд орцсон 4 одоо дурсгалт газрыг 3 нь Аранга аймгийн нутагт байгаа. За энэ бол их тамир сумын нутаг, Цацын хэрэг, Баян цагааны хөндөй, ер нь хойд тамирын хөндөй байгаа. Хоёр дахь тусал нь бол өндөр улаан сумын уртын болгын хэрэгсүүр бугун хөшөөний зохицлбор байгаа. За гурав дахь нь бол өндөр улаан сумын Жаргалантын аавны бугун хөшөөний зохицлбор байт юм байна. За ийм 3 удаа гайхамшиг тусал байгаа. Тусал газар байгаа. Энд бол 100 гаруй бугун хөшөө энэ 3 тусалтай тархсан байна. Дэлхийн өв тэр дундаа одоо бугун хөшөөг бид нар яаж ард иргэдэд хүртээмжтэй болох вэ? Яаж одоо аялал жуулчлалтай холбох вэ? Ер нь эдийн засгийн эргэлтэнд яаж оруулах вэ гэдэг асуудал байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай бол сүүлийн үед ялангуяа соёлын яамнаас бол маш амжилттай хөгжүүлж байгаа ийм одоо шинэ үзэл санаа байгаа. Энэ үзэл санааны хүрээнд бол бид нар соёлын одоо үзэгдлийг, соёлын одоо дурсгалыг яаж үйлдвэрлэл болгож хоорох вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ дээр бол хамгийн одоо ойрын хамгийн одоо бэлэн ийм дурсгал бол бугун хөшөө байна. Бугун хөшөөгөө бид нэр олон төрлөөр эзэн засгийн эргэлтэнд оруулж болох ёстой гэж боддог. Маш олон хотын төлөв байна. Энэ дотор бол аяж үйлчлэлийн бүтээгдэхүүн болгох асуудал байна. За тэгээд олон төрлийн одоо соёлын бүтээгдэхүүн төр дотноос одоо бэлэг дурсгалын зүйл сүвнэр болгож хувиргах асуудал байна. Энэ олон асуудлуудыг бол ер нь хийгдээгүй байгаа зүйл. Тиймээс бол ард иргэд олон нийт бизнес эрхлэгчид энд бол анхаарлаа хандуулаасаа гэсэн бас нэг санаа бол манай семинарт байна. Сургалтаар дэлхийн өвд бүртгэгдсэн бугун хөшөө хүн төрөлхтний хосгүй үн төв болох нь Аранга аймгийн соёлын өвийн дурсгалт газруудын судалгааны үр дүн, олон нийтийн мэдлэгийг бэхжүүлэх, цаашид хадгалж хамгаалах менежментийн асуудлууд гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан юм а. Энэ чиглэлд бугун хөшөөний нийгэм, соёлын хосгүй үнц нь дэлхийн өвд бүртгэгдсэн бугун хөшөө ба хүрлийн үеийн зогсолбор дурсгалууд, ангилал, он цаг, тэдгээрийн судалгаа, хэрэгсүүр гэж юу болох, Аранга аймгийн археологийн өвийн судалгаа гэсэн сэдвүүдээр илтгэл мэдээлэл тавьж оролцогчдын мэдлэгийг нэмсэн юм а. Сургалтын төгсгөлд соёлын өвийн дурсгалт газруудыг хэрхэн хамгаалах талаар хилцүүлэг өрнүүллээ. Бүрийн хэмжээний судалгаа одоо яг зохицоор нэг судалгаа байдаг юм байна. Нэг хоёр сумын ч юм уу те нэг тухайн нэг жижиг газрын судалгаануудыг хийгээд байгаа болохоос биш нэгдсэн одоо ийм одоо системтэй судалгаанууд хийдэг байна. Тэгэхээр ер нь бид нар энэ семинарын ард дээрээс одоо энэ орон нутгийн одоо энэ яг соёлын бүртгэл мэдээллийг хариуцсан судлаач нартай хамтраад яаж одоо Аранга аймгийн одоо нийт дурсгалуудыг илүү хамруулах уу, тэдгээрийн хадгалт хамгаалалт ямар байгаа юм, одоо дараагийн улсын хамгаалтанд алийг нь оруулахын хамгаалтанд байгаа дурсгалуудын хадгалт хамгаалалт ямар хөө байгаа юм те тэр болгоныг яг өөрсдийнх нь одоо амнаас сонсож тийм ээ өөрсдөнтэй нь одоо ярилцаж жагаад энэ дараагийн одоо арга хэмжээнүүдийг бас авахд бид нар ямар одоо үр оройлтой баах уу, яаж өдөр оролцох уу гэдэг одоо ийм ажлуудыг зохион байгуулах нь шаардлагатай гэж бодож байна. Ялангуяа миний хувьд бол ерөнхийдөө энэ хурлын дараагаар одоо энэ орон нутгийн одоо энэ өвийн ажилтнуудад одоо сургууль семинаруудыг дистратаа явуулах ийм боломжууд нь ямар байгаа юм, ийм оролцоо одоо зохион байгуулахад оролцоо одоо ямар байх ёстой гэдэг юм те энэ талын ажлуудыг илүү сайн хийх нь чухал. Аранга аймгийн тухайд түүхэн цаг үед холбогдох олон дурсгалт газрууд бий. Өнөөдрийн байдлаар аймаг улсын тусгай хамгаалтанд 57 дурсгалт газар байна. За Аранга аймгийн хувьд бол төв соёлын үйлдвэрлэх дурсгалын улсын хамгаалтанд 22 дурсгал, аймгийн хамгаалтанд 35 дурсгал одоогийн байдлаар байгаа. За мөн манай их тамир сумын Баян цагааны хөндөй болон Жаргалантын аавны бугун хөшөө дурсгал 2023 оны 9 сард ЮНЕСКОгийн 45 дугаар шуулганаар
дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн. За өнгөрсөн 24 оноос анх удаа аймгийн засаг даргын захирамжаар эдгээр одоо улсын хамгаалтанд байгаа тусгалуудыг гэрээгээр одоо хамгаалж байгаа иргэдэд бас улирал бүрийн мөнгө урамшуул олгодог болж хэлсэн. Энэ маань одоо энэ оны хувьд үргэлжлээд ингээд явж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо бас ингээд үргэлжлээд явхаар аймгийн засаг даргын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа. Жаргалантай дэлхийн үйл соёлд бүрдэгдсэн олон жуулчид ирдэг. Тэгээд 100 энэ уус баян хөлгийн тал руу их жуулчид очдог. Тэрийг хамгаалах гэж хамгаалдаг. Тэгээ манайг тойрсон олон айл гот бүгдээрээ хамгаалдаг та. Жижигэн хамгаалтанд аваад нэг гашаа хүрээ баримаар байх. Саяхан бас өцөгдөр уржигдээр бас сэргэн засварлах 3-4 хүний ирж сэргэн засварлаад явсан байгаа. Нэг вагон гашаа газар унтсан байсан тэрийн сэргэн засварлаад өрөндөл засварлаад явсан байгаа. Манай голмод одоо хүннүг ялуусны болж байдаг. 420 гэдгийг. Тэндээс 3-ыг хүндсэн байна уу? 3 хүндээ нөө усгүй хүнд нэг юм болцсон. Борин тэг сүүх тэрэгнүүд янз бүрийн юм их гарсан л тав олдгорууд. Тэр нь одоо Чингис хаан үзэд байдаг гэсэн. Тэгээд гадаа дотор хүмүүс их ирдэг. Ирж наан цаана үрж чарж сонирхож судалт яадаг л та. Тэгээ манай малч төөстөө бас давхар их харж хамгаалдаг. Талаас нь одоо машин тэр юу явж ин дэрийн дурандаа думалд явж явах та. Тэр жил нь хулгай ороход бас бид нэр өөрсдөө байж гэж байсан. 18 онд л 19 онд хулгай ороод 2 хослооны дээр бид нэр өөрсдөө нөгөө байнга мал явж яадаг болохоор дурандаа л тийм юм ингээд мэдээллийн байнга өгдөг. Монгол улсаас дэлхийн өвийн жагсаалтанд 6 дусгалт газар орсон байдаг. Үүний 2 нь байгальд явд 4 нь соёлын өв байна. Дэлхийн өв гэдэг нь зөвхөн Монголын соёлын дурсгал бус хүн төрөлхтний нийтлэг үнд зүйлс нийтлэг соёлын өв гэж үздэг. Дэлхийн өвд олон дурсгалаа оруулсан улс орнууд соёлын хувьд хүчирхэг гэдгийг харуулдаг байна. Монгол улс дэлхийн өвийн тоогоор 57-д жагсдаг бол дэлхийн өвөө хүн амын тоонд хувааснаар нь харуул дэлхийн шилдэг 10 улсын нэгэнд багтд юм а.